За тэгээд энэ яагаад энэ чехэд одоо ийм пивэн дээр хоёр бүхтэй тэмээний зураг байгаа болоо. Энэ лого одоо сүлжээ болов гэдэг ингээд гайхаад жоохон ингээд интернет ухаад жоохон судалж үзлээ. Тэгсэн чинь ер нь бол энэ Pilsner гэдэг энэ одоо чехийн маш алдартай пив дэлхийд даяар зарагддаг. За энэ пивийг үйлдвэрлэдэг Pilsen гэдэг хотынх нь бэлэг тэмдэг юм байна ийм дүрснүүд. Тэгээд энэ дүрснүүд бол мэдээж тусдаа өөрийн гэсэн ийм учир утгатай байд юм байна. За тэр дотроос бол энэ хоёр бүхтэй тэмээний талаар жоохон ингээд интернетээс жоохон хайж үзлээ. Гэхдээ ер нь бол нэг тийм айхтар тодорхой тийм зүйл бол алга. Гэхдээ миний бол ойлгосноор бол энэ 1432 онд гэсэн баха. 34 онд энэ одоогийн энэ Pilsen гэдэг хотын энэ байгаа бүсэд ийм гаднаас хүмүүс дайраад тэгээд тэр дайралтанд бол энэ тэр Pilsen гэдэг хотод хуучин одоо Польшийн хааны бэлгэлсэн ийм тэмээ байж байгаа тэрийг алдсан юм байна. Тэр одоо гаднаас ирсэн дайралтанд өртөө. Тэгээд тэр алдсан тэмээг бол хэдэн өнчин хүүхдүүд олоод буцааж авчирч өгөөд тэгээд тэр энэ тэмээг олсноор бол одоо их баярлж өсөлтөөс гарч энэ төр байсан гэж би бол ойлголоо. Тэгээд тэгэхээр зэрэг магадгүй Польшийн хаанаас энэ бэлгэлж ийсэн тэмээ хэрвээ яг мөн болвол магадгүй 1240 онд нэг өгөөд хааны зэргүүд Европыг дайлаар мөрдөж одоо Польшийн Лигнецийн тулаан гэдэг алдартай тулааныг хийсэн. Тэгэхээр зэрэг тэр 1240 оны үеэс бас энд Европт бас ийм хоёр бүхтэй тэмээнүүд бас цөөхөн үлдсэн байж байгаа. Тэгээд тэндээс явсаар 1430 онд одоо яг бас ийм тэмээ энэ Европт бол одоо хоёр бүхтэй тэмээ байж байгаа. Ингээд ийм үйл явдал болсон болов гэж би бол зүгээр өөрөө зүгээр таамаглаж байна. Тэгээд ямар тач хоёр бүхтэй тэмээ ингээд Чех улсын Pilsen гэдэг хотын яг бэлэг тэмдэгэнд бол албан ёсоор ордын байна. За тэгэхээр зэрэг энэ яг энэ бэлэг тэмдгийг бол бас 2000-аад оны үеэр санал асуулга яваад тэгээд тэрэнд бол бас нэг нэлээд олон ийм бэлэг тэмдгийн хувилбарууд ирээд тэгээд ийм санал асуулга нээлттэйгээр санал асуулга явсан юм байна. Тэгээд тэр тодорхой одоо бэлэг тэмдэг энэ хотын бэлэг тэмдгийг зохиосон хүмүүсийн ийм бүтээлүүдийг шалгаруулахад нэг 2-3 бүтээл үлдээ. За тэр дотроос бол энэ бэлэг тэмдэг одоо 2000-аад оны ихээр сонгогдож батлагдаж одоо яг энэ албан ёсны бэлэг тэмдэг болж хувирсан юм байна. Тэгээ бас сонир юм. Европ хоёр бүхтэй тэмээний логотой энэ пив байна. Байж тэгээд ер нь бол тэмээс одоо харагдсан учраас зэрэг ингээд жоохон судалж үзлээ. Энэ бол зүгээр бомбой дээр талаас угаас танд хүргэж байгаа. Бяцхан мэдээлэл байлаа. Ингээд дараагийн мэдээлэлээр уулзцаа. Түр бай.